цараар нь хуваагаад юу хийсэн, юу туршсан, юу болсон яасан гэсэн те тухайн тэр процессыг танаарт ингээд хуваалцъя. Энийг зүгээр ингээд те докюмент хийж авч байгаа шүү те. Хамгийн ихний нэгдүгээр сар бол бүгжин цаг бий болж авч зарж исэн. Тэгээд зүгээр ингээд хураантаа зүгждэг. Тэгээд тэнгэрээ цагтай. Гэхдээ тэр бол жоо хуучрагдсан үеийн загвар баг тийч баг дээшнээ баг ингээд 1 см хэртэй өндөртэй байсан. Тэгээд сүүлийн үеийн үгсээ бүгжин цагнууд чинь аюу ухаалаг дижитал болцсон дээрс аюу нэмгэн болцсон байхгүй. Тэгээд тэр цагийг би болохоор баг 2 3 дугаар ангитаа тэгэхээр чинь баг өнөөдрөөс баг 7 8 жилийн өмнө худалдаж авч ирсэн цаа. Тэгээд e-commerce хийх гингүүд тэр бараа шууд толон дотор орж ирээл шууд та босс хайсан чинь нүдэнд гоё харагдал гоё дизайн тавьсан. Тэгэл тэрнийг зараагээл болвол анхтаас захиалж исэн. Тэгээд 30 ширхгийг захиалаад 22-ыг нь бол зарцсан юм байна. Тэр зараагүй үйлдсэн цагнуудаа яг яалаа санахгүй байна. Тэрийг бараг тэр хүрэлтийн компанийхаа тэр агуулгад нь баг үлдээсэн баха. Тэгээд барааныхаа нэг зарсан үнэ нь нэгж барааны үнэ 25 сая төгрөг, хүрэлт нь 6 сая төгрөг. Тэгээд би хүрэлтээ болохоор юугаар хэлсэн. Эхлээд нөгөө пик пакийг харж агаад болоо. Тэгээд e-book-ыг хараад болоо. Тэгээд манай каргоны маань ах маань би чиний хүрэлтийг хийгээгүй юу чи одоо анх удаа хийж байгаа гэд нэг өөр хүрэлтийн компаниар хэлчихсэн би нэр нь мартчихиж. Тэгээд одоо хятаас цахилсан үнэ болохоор 4 сая төгрөг. Яг уу нэг e-commerce хийж байгаа хүмүүсээс ямар бараа зарж байгааг нь асуух нь өөрөө маш соёлгүй үйлдэл. Тэгээд тухайн хүмүүс нь өөрөө ямар бараа зарж байгаа өөртөө хэлэхгүй. Дээрс нь хятаас ямар үнээр захиалж байгаагаа хэлдэггүй нь маш нууц байдаг. Тэр би тань зүгээр хэлчихье. Тэр бүгжин цагаа би бол 4 сая төгрөгөөр авчирсан. Каргон дээр бол нэгж бараан дээрээс 1000 төгрөг бол ингээд тий зарлага тооцсон маань ашиг нь 14к. Тэгэхээр 30 ширхэг цаг авчирсан 14к гэхэлэр чинь 358 сая төгрөг хийх юм уу? Ашигаар. Тэгээ нийт борлуулалт нөх юм бол за тэгэл нэг бараг 600-700 сая төгрөг хавцаа. Тэгээ тэр чинь өөрөө миний хамгийн анхны нөгөө нэг өөрөө би тааж оролдож туршиж үзэж байгаа одоо хамгийн анхны маань оролдлого учраас аюу зүр сэтгэлээ гаргаж контентуудаа хийж исэн. Тэгээд аль болох юм креатив байхаг бол зөөж исэн. Тэгээд миний оруулж исэн хамгийн ихний контент маань гэтэл 3 өдрийн дотор 600-700 сая views аваад өдөрт хэдэн 10 өөртөө хүмүүс DM-аар орж ирээд баг захиалгуудаа өгчсөн. Тэгээд миний хамгийн анхны маань захиалга 12 сарын 31-ний өдөр байсан 2024 оны. Тэгээд тэр чинь нөгөө шинэ жил учраас ямар ч хүрэлтийн компани байхгүй. Тэгээд миний нөгөө анх захиалжсэн хүмүүс маань бодвол нөгөө шинэ жилээр нөгөө хүүхд ч юм уу бэлэн өгөхгүй л амиа захиалсан байх. Тэгээд би нөгөө тухайн үед нөгөө захиалга авцсан. Ерөөсөө ямар ч хүрэлтийн компани ерөөсөө тийм байхгүй. Тэгээд их л гэгээлх юм бодож идэх хүчлээ байсан юм л. Тэгэл тэр хүний одоо бараг хүргэж өгч бараг 3 4 өдөр одоо болсон байдیں۔